Шүний асуулттай ер нь бол төстэй. Яг зүгээр сая энэ ирүүлсэн хилцээрийн Монгол орчуулга бол ерөөсөө хангалтгүй байна. Монгол Улсын сангийн яам албан ёсны орчуулга гэсэн тамгатай мөртлөө сая тэр 9.4 сая ам.доллароос сэтрхгүй хэмжээний төлбөрийг гэдэг орчуулга бол яг англитайгаа ерөөсөө тулахгүй лээ. Тийм учраас нэг авцсан мөнгийг буцааж өгөх гээд байгаа юм шиг ойлгогдоод байгаа учраас одоо энийгээ хүртэл сайн засаж явах хэрэгтэй. Энэ дээр бол анхааруулах хэрэгтэй байна. За асуулт бол зээлийн эргэн төлөлтийн хувь дээр байгаа. Одоо хүүн дээр байгаа. Тэр хилцээрд зааснаар бол тэр SOFR гэдэг Secured Overnight Financing Rate гэдгийг ашиглаад хүүгийн түвшнийг тогтооно гэсэн маа. Тэгээ энэ дээр яг одоо мэдээлэл олон нийтэд өгөх үүднээс олон улсын түвшинд ер нь ямар түвшний хүү тооцогдд юм бэ? Нэг LIBOR гэдэг нэг төрлийн хүү бас яригадаад байдаг. Тэгээд судлаад үзэхээр болохоор энэ SOFR гэдэг энэ хилцээр дээр баримтлах байгаа энэ хүүг өдөр бүр зарлт юм лээ. Тэгэхээр нэг тийм тогтмол хүү бол байдаггүй мэн. Тэгэхээр энэ гэр хилцээр дээрээ одоо юу гэдэг сүүлийн 30 хоногийнхэн дунджаар авнаа гэх байсан уу? Сүүлийн 90 хоногийн дунджаар гэх байсан уу? Нэг тиймэрхүү байдлаар та хэд манд ярилцаж үзсэн юм болов? Ер нь яаж яг хүүгээ тооцоолох вэ гэсэн эхний асуулт байна. За хоёрдугаар нь болохоор үйлчлэгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25% байна гэж бичигдсэн байгаа. Тэгээ энэ дээр яг сонирхож асууж байгаа зүйл нь одоо нэг удаагийн шимтгэл байх юм уу эсвэл одоо давтамжтай байдлаар шимтгэлийг бид нэр одоо жил болгон авах зээлийн хэмжээгээрээ төлөх үү. За мөн хилцээрийн хуваар хоёрт одоо зээлдэгч буюу манай талд бичигдсэн олон үүргүүд байгаа. Жилийн ажлын төлөвлөгөөгөө бид нар гаргах хэрэгтэй байна. 12 сарын 10 болгонд. За тэгээ төслийнхөө хэрэгжилтийг сайн бичиж өгөх хэрэгтэй байна л да. Тэгээ байгаль орчин нийгмийн стандартууд гэсэн хэсэгт бас тайлан гаргах үүрэг хүлээжээ. За бас зээл хилцээр явагдаж дундаа орж явах үед нь дунд хугацааны үнэлгээ бас хийх юм байна. Тэгтээ одоо энэ бүх үүргүүдээ хийх ёстой ажлаа зээлдэгч нь хийхгүй тохиолдолд яг ямар хариуцлага үүрэх вэ? Хүлээх вэ гэдэг тийм хариуцлагын хэсэг байдгүй. Одоо яг аль одоо ямар эрх зүйн орчинд хариуцлага тооцох вэ? Энийг бас нэмж тусгах хэрэгтэй байсан шүү. Та эдгээрт хариулт авъя. За ингэж юм уу? Энэ сая англи эхийн харлаа. Англи эхтэрээ бас эн чин дундгой өгдсөн аймгийн нэртэй ирсэн зүйл юм биш үү? Өчигдөр байнгын орон дээр яригадаад орчуулган дээр алдаа гарсан байна. Техникийн алдаа гэж хэлээд өнөөдөр улсын их хурлын чуулганаар хилцгээс өмнө заснаа гэсэн хариултыг өгсөн мөртлөө засагдаагүй орж ирсэн байна тий. Тэгэхээр энэ асуудлыг хэлцгийг ингээд зогсооч. Дэлхийн банктайгаа энэ гарсан зөрүүтэй байдлаа арилгаад техникийнхаа алдаа дутагдлыг зассныхан дараа улсын их хурлын гишүүд одоо энэ нэр ирсэн байж байгаа гишүүд үргэлжлүүлэн асуугаад хариулт аваад үгээ хэлээд явах нь зүйтэй байх гэж бодож байна. Тэх үү гишүүд. Тэ болдын уян гişиг биш болдын уян гишүүний асуултанд хариулчаад тэгээд бусад гишүүдийн асуулт үгийг дараа засагдсны дараа үргэлжлүүлэхдээ аваад явчаа гэж ингэж бодож байна. За уян гишүүний асуултанд хариулъя. 3 дугаар энэ дэр дондогмаа дараа 3 дугаар энэ дээрээс хариулт өгүүлье. Уян гишүүний асуултанд. За уян гишүүний асуултанд хариулъя. За зээлийн гэрээн дээр 2 төрлийн шимтгэл байгаа. За нэг нь бол front end fee буюу зээл авахд авдаг нэг удаагийн шимтгэл. Энэ бол 0.25% буюу зээлийн нийт түнгээс бодох юм бол 117 мянган ам.долларын нэг удаагийн шимтгэл төлнө. За дараагийн шимтгэл нь commitment fee 0.25% хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамжийн шимтгэл байгаа. За энэ шимтгэлийг бол за 2029 он хүртэл буюу grace period-ийн үед бол нөхөн төлөхгүй. За 2029 оноос хойш хэрвээ зээлийг ашиглагдаагүй үлдэгдэл байх юм бол тэрхүү шимтгэл дээр хүү төлөхөөр ийм нөхцөлтэй байгаа. За SOFR хүүгийн тухайд бол ерөөдөө LIBOR хүү бол 2022 оноос өмнө олон улсын энэ гэрээний тухай хуулийн дагуу олон улс дээр байгаа ам.долларын хүүг тогтоодог ийм жишг хүү байсан. За LIBOR хүү бол 2022 оноос эхлээд ингээ албан ёсоор халагдаад түүний оронд SOFR буюу Америк нэгдсэн улсын
холбооны нөөцийн банкнаас зарладаг энэ хүн дээр бол жишг хүү тогтдог болсон. Тэгэхээр одоо энэ хүү бол ингээ өдөр болгон тогтмол шинжлэгддэг. Ерөнхийдөө энэ зээлийн гэрээ маань хувьсах үүтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хувьсах хүүний дагуу софр хүү өөрчлөгдөх болгонд манай хагасжилт төлж байгаа хүүгийн хэмжээ софр хүүгийн хувьсах дүнгээр ингээ өөрчлөгдөх ийм нөхцөлтэй гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар бол яг өнөөдрийн байдлаар бол софр хүүний 4.3%. За зээлийн хүү маань 144% нэмэгдэлтэйгээр ойролцоогоор 5.7% хүүгээр дараагийн хагас жилд хүү төлнө. За тэрний дараагийн хагас жилд бол софр хүү хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч төлөгдөх хүүгийн төлбөр маань бас дагаж өөрчлөгдөх юм нөхцөлтэй. За софр хүү бол ерөөхдөө 2023-24 онд бол ерөөхдөө оргил үедээ өрсөн. Одоо ер нь ингээ буурах ийм чиг хандлагатай байгаа. За ерөөхдөө олон улсын байгууллагуудаас гаргасан төсөөллийн хувьд ч гэсэн софр хүү ерөөхдөө юм буурах ийм төсөөлөлтөй байгаа. Тэгэхээр ерөөдөө энэ зээл маань хувьсах хүүтэй хүнийхээ дагуу зээлийн хүү төлөгдөд явна гэсэн үг. За оюун гишүүн тодруулж асууя. Тэгээ софр хүү гэлөө дээр гээд бас үзт юм лээ. Тэрэн дээр дэлгэрэнгүй хариулт тавлаа. Нөгөө хариуцлага дээр нь хариулаад өгөөч. Одоо бид нар үүрэг хүлээж байгаа зээлдэгчийн хүлээж байгаа энэ тайлангууд энэ бүх стандарт, байгаль орчин нийгмийн стандартуудыг хангаж ажиллах ёстой. Энийг бас тайлан гаргах ёстой. Энэ бүгдийг хэрвээ хийхгүй тохиолдолд ямар хариуцлага үүрэх талаар хэлцээрт байхгүй байна. Тэгэхээр энэ дээр таад маань тайлбар хэлэх хэрэгтэй байна. За 3 дугаар эндрээс нэмж тайлбарлая. За оюун гишүүний асуултанд хариулъя. За зээлдэгчийн хүлээх үүргийг бол зээлийн гэрээнд тэр заасан байгаа. За хариуцлагын хувьд бол төслийн хэрэгжилтийн хувьд бол хүлээх хариуцлага за тухайн нөхцөл бэлэгдэг бол яах вэ гэдэг энэ зүйлүүдийг бол төслийн баримт бичиг гэж бас эрчим хүчний яам болон Дэлхийн банк хоорондоо зурсан бас юм төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг юм зохицуулттай гарын авлага байгаа. Тэгээд тэрхүү авлагын гарын авлага дээр бол ерөнхийдөө зээлийн нөхцөлүүдийг зээлэгчийн хүлээсэн үүргүүд ийм байх ёстой. Тэрхүү хүлээсэн үүргүүдийг тухайн үед Дэлхийн банк болон эрчим хүчний яам хоорондоо ингэж зохицуулна гэдэг наривчлсан залтууд орсон байдаг. За мөн Дэлхийн банкны одоо general condition гэдэг өөрийн туяа гишүүний асуусан. Энэ general conditions гэдэг энэ нөхцөл дээр бас за энэ гэрээгээр хүлээсэн үүргүүдээ хангалттай биелүүлээгүй тохиолдолд ямар нөхцөл байхаа гэдэг general condition дээр бол зааж өгсөн байдаг. За ингээд хэлцэж байгаа асуудал дээр техникийн алдаа гарсан, илэрхий юм алдаа гарсан